Шинэ 7 өдрийн мэнд хүргэе Game Point podcast-ыг үзэж суугаа, сонсож суугаа. Та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг дахин хүргэж байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. За Social Pay application-аар та бүхэн Virtual Mastercard үүсгээд Social Pay болон Apple Pay-гаар холбоод 10,000 төгрөгийн урамшуул аваараа мөн найзаа өөрийн аян үргэлжилсээр байгаа. За тэгээ та бүхэн хідэн ч хүн рүү найзаа урилга явуулж болно. Урилга авсан хүн чинь найзуудаас чинь хүн тэр урилгыг хүлээж аваад Social Pay-гийн хэрэглэгч болох тутамд та 5,000 төгрөгийн урамшуул авах боломжтой байгаа шүү. Social Pay бидэнтэй хамтарч ажиллаж байна. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. За бидний эхний ярих сэдэв бол өнгөрсөн 7 хоногт хоёулагийн подкастын араас ер нь л баг ярьсны дагуу болцсон тэр солилцоо. Atlanta Hawks баг Trae Young-ыг солисон солилцоо. CJ McCollum, Corey Kispert гэдэг хоёр тоглогчоор солилцсон солилцоо. Мэдээж энэ бол нөгөө Trae Young-ыг явуулъя гэдэг шийдвэр нэгэнд гарчихсан. Trae Young ч гэсэн өөрөө багтагаар хамтарч ажиллаж байгаа гэдэг мэдээлэл гарчсны дараа болж байгаа үйл явц. Гэхдээ маш олон сюрпризтэй байсан энэ солилцоо. Хоёул энэ солилцоон дээрс энэ удаагийн дугаар эхлүүлэх гэж бодож байна. Чиний бодлоор Washington Wizards баг Atlanta Hawks-т шудраг үн төлж чадсан уу? Одоо нэгсэндээ fair trade болж чадсан уу энэ солилцоо? Ер нь бол яг Trae Young шиг тоглогчийг сольж байгаа энэ солилцооны хувьд бол ерөөсөө тийм шудраг мөгсөн гэж бодохгүй байна. Ерөөсөө авсан зүйл нь CJ McCollum-ы дуусч байгаа гэрээ. Тэгээд Kispert гэдэг тоглогчны залуу тоглогч гэдэг рол тоглогч тэр хоёрыг л авч байгаа байхгүй. Тэгээд өөр ямар ч тийм асет байгаагүй. Нэгдүгээр тойргийн битэл, хоёрдугаар тойргийн чирх байхгүй, swap дэрх байхгүй. Тийм айгуу ямар ч драфт ирэх аваа. Трейд болсон. Ямар ч драфт ирэх аваа. Тэгээд өмнөх дугаар дээр ярьжсаныг санаж байгаа бол уусаа айгуу амархан салах гээд байна. Уусаа тэгээд айгуу хямдхан явах гээд байна гэжсэн яг тэгэл боллоо л доо. Энэ амархан зүгээр салахыг хүссэндээ ингээ хямдхан өгч үү? Эсвэл Trae Young зохисны тэр хүндтгэлийн үзүүлээд ингээ салч уу? Нөгөө явахыг хүсэж байгаа баг руу маш тийм хямдхан үнээр явуулчлаа шүү. Би бол салахыг хүсээл яарсандаа бол гэж бодохгүй байна. Яг хөө зүгээр энэ хоёр Atlanta Hawks болон Trae Young гэдэг хүмүүсийн хоорондох харилцаа бол угаасаа цаашаа нэг хайхтар үргэлжлээд байхгүй. Угаасаа энэ баг Trae Young руу явна гэдгийг шийдсэн болохоор тэгээд Trae Young ч гэсэн одоо энэ багтаа байгаад амжилт үзүүлэхгүй гэж ойлголцсон болохоор одоо энэ бид нар ингээд language-ийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Trae Young-ийн эйжентүүд нь Atlanta Hawks-тай ярилцсан гэдэг байхгүй. Atlanta Hawks эйжентүүд нь ямар ажил хийсэн вэ гэхээр хамгийн түрүүнд Trae Young-ийн 46 саяын энэ жилийн гэрээ. Тэгээд дахиад Atlanta Hawks-ийн өгч чадахгүйсэн тэр extension гэрээг нь өгөх боломжтой тэр багийг л олсон байхгүй. Тэгэд энэ баг байна. Наа ингээ явуулаад өгөөч гэсэн тэр хүсэлтийн л Atlanta Hawks одоо хүслэр ёсоор болгосон. Нэг ясандаа бол миний хэлж байгаагаар бол 8 жил бид нар ингээд сайн партнерууд байсан. Одоо тэгээд тэр одоо юугаа буухагаар дуусгаад явах вэ гэсэн баг. Тэгээд хүсэж байгаа газар чи явуулаад өгье гэсэн. Тэгээд угаасаа Wizards юу тэгтээ тэр бидэртээ ирэх гээд байгаа юм чи бид нар яагаад заавал драфт ирэх вэ? Энэ leverage нь Wizards-ийн талд байсан гэж бодож чинь. Тэгэл team солилцсон болсон баг. Угаасаа нэг Trae Young тийм муухагаар салаагүй гэдэг нь энэ солилцоод яг тоглолтын дундор болсон шүү дээ. Атланта тоглож байгаа хоёр. Trae Young багтагаа хамт байсан. Гэхдээ гадуур хувцастай тоглолтод оролцоог байсан. Тэгээд Trae Young солигдлоо гэдэг мэдээ тоглолтын дундор гарсан. Мэдээж бүүн болсон. Trae Young солигдлоо гэдэг мэдэнгүүтээ багийнхантаа бүгднтэй гар бариад дасгалжуулагч тагаа бүгдэртэй тоглогч нартай бүгдийг гар бариад тэгээд ингээ явж байгаагаас харахад нэг тийм шоконд орч ч юм уу муухагаар ч юм уу аль аль талдаа
салаагүй гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэрнээс ер нь солигдож байгаа тоглогч тийм гоё эргээр гараа явж байгаа тохиолдлыг би анх удаа л харсан. Тоглолтын дундуур штэ. Чин шоконд орж хүлээж авдаг ч юм уу эсвэл дургуутслаа илэрхийлж юм эсвэл шууд орхиж гарч явдаг штэ. Тэгэл яхаа. Яг үсээ болох гэж байгаа зүйл угаасаа болно гэдгийг нь угаасаа аль хэдийн өөрсдөө мэдчихсэн. Тэгээд яг дахиад хэлээд. Эйжентүүд нь оролцоод солигдох баг нь хайсан гэхээр хамгийн гол нь авах ёстой мөнгөө Wizards-аар авах бол баяртаа салж байгаа шүү дээ. Тэгэхгүй Atlanta Hawks өөрсдөө бодоод Trae Young-ийн оронд ядаж нэг юм уу 2 драфт ирэх авна гэд юуны Raptors-ийн юу гарцсан байлуу? Бас нэг драфт ирэх мэрх үгэн гэсэн офер байсан шүү дээ. Тэрийн decline хийсэн гэхээр Atlanta Hawks Trae Young Wizards руу явах хүсэлтэйсэн. Тэгэл тэрийг л биелүүлж өгсөн л гэж бодож байна. Тэгээ угаасаа иймэрхүү юм хаяа болдог л доо. Хин хамгийн сүүлд бид нар Damian Lillard Portland Blazers хоёрыг санаж байгаа шүү дээ. Damian Lillard ямарна би ингээд контент хийж болохоор газар явъя гэх. Яг хөө тэр зүйл нь дараа нь болоогүй ч гэсэн яг цаасан дээр бол яг боломжтой Янстай бүр тэгээ дуу болгоод явуулсан шүү дээ. Тэр нь бол Lillard-ийн тухайн үед хүсэж исэн хүслийг бас л биелүүлсэн шүү дээ. Тэгээд нөө Atlanta Hawks Trae Young-ыг тоглосон 10 тоглолтод энэ үлрэлт 2-8 гэдэг амжилттай байсан. Тийм учраас ер нь хилцээр хийж ингэж нөгөө 2 дугаар сарын 15-ны хүлээж дахиад хэдэн тоглолт алгач гэдэг юм уу багийн уур амьсгалыг ер нь моотохгүй гэдэг нэг шалтгаан байсан баг. Нөгөө талаар за нэгэн дугаарсаа бид нар өсөлтөг нөхөхгүй байгаа юм чинь гэдэг байдлаар уг явуулсан баг. Дахиад эн чинь хараад Trae Young BG-тэй бла 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 өнгөрсөн хугацаанд бид нар хангалттай харсан. Гэхдээ ингээд авлагаар нарах юм бол Trae Young Luka 26 настай солигдож байгаа. Franchise тоглогч. Trae Young 27 настайдаа солигдож байгаа. Амжилт үзүүлэх хугацаанд өнгөрсөн биш ирээдүйд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоглогчтой Prime нь одоо тэгж драфтын ирэх оролцуулахгүйгээр солино гэдэг бол энэ бол үнгүй өгж байгаагаас ялгаагүй байна. Тэгээ оронд нь авсан CJ McCollum бол Атланта цаашид байх хэсэг ч эргэлзээтэй. Угаасаа энэ үлрэл дуусгаад CJ McCollum-ыг тохирохгүй бол тэгэл явуулчихна. Тэгэхээр энэ бол Trae Young-ийн хүссэн зүгрүүн заа сайн сайхны хүсийг л цалингаад үүсэлэл явуулж байгаа хэрэг. Тэгээд энэ солилцоогоор Atlanta Hawks мэдээж дахиад одоо байгаа бүрэлдэхүүн дээр тоглож авах боломж бүрдэж санхүүгийн хувьд нэгсэндээ нуруунд дээрээс ачаагаа авч өөрүүлсэн бол Washington Wizards-ийн хувьд дараагийн 5-6 жил багада тоглох багийнх номер 1 тоглогчийг маш хэм дүүнээр авсан юм солилцоо боллоо. Тэгээд аль нь зөв байсан, аль нь буруу байсан миний хувьд бол Trae Young-ийн би одоо нөгөө CAA штэ эйженси CAA ажиллаа маш сайн хийсэн. Тэгээд Trae Young ч гэсэн Wizards руу явна гэдэг бол маш зөв болох юм. Одоо ингээд байгаа баг дээр очиод 2 ч юм уу 3 дахь номер болж яснаас ямар ч одоо юг одоо цалингийн зэсэн хоосон залуу тоглогч хэрэгтэй яг тийм газар дээр очиод шинэ баг одоо өөр дээр Trae Young дээр ч юм уу болгоно гэдэг чинь айгу зөв болох юм баггүй. Яг одоо чи ингээд боддоо Kevin Durant-ийг хар, LeBron James-ийг хар, иймэрхүү одууд ингээд нэг газраас нөгөө газар руу явахдаа дандаа тийм залуу баг дээр asset ихтэй цалингийн зэс нь хоосон баг руу очдөг байхгүй. Ер нь бол шинэ баг бүрдүүлэх. Kevin Durant Warriors-аас явахдаа Brooklyn-ийг яагаад сонгосон те. LeBron James Miami-гаас явахдаа яагаад Cleveland-ийг сонгочихсон. Cleveland-ээс яагаад Lakers-ийг сонгочихсон. Чи нөхцөл байдал нь энэ багийн нөхцөл байдал нь угаасаа энэ хүнд мөнгө төлж чадна, энэ баг хүн тойруулаад баг бүрдүүлж чадах тийм бол айстай болохоор явж байгаа юм. Тэгэхээр би энэ дээр бол Trae Young-ийн CAA гэдэг тэр эйженсиг бол магтмаар үнэхээр сайн ажилласан. Тэгээ Wizards ч гэсэн баг хоосон үнгүй шахам гэдээ авчиж байгаа хөөх тээ. Өөрсдөө ч сайн ажилласан. Тийм тэгээд хамгийн гол нь Washington Wizards баг угаасаа төлөвлөгөө нь бол энэ үлрэл одоо доошо унаж драфтын ирэх өөрсөнд нь байгаа учраас драфтаас дээгүүр сонголт хийн гэжсэн. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу ч гэсэн Trae Young-ыг нэг энэ үлрэлд хүчлээд байх шаардлага байна. Угаасаа Trae Young орж ирээ шууд ялахгүй нь тодорхой учраас. Тэгэхээр энэ үйлдэлээс нь харахад тэдний төлөвлөгөө хитийн төлөвлөгөө буюу холын төлөвлөгөө байна. Trae Young-ыг тэдний холын төлөвлөгөөнд угаасаа багтчлаа. Trae Young-ыг зориулж баг барьж өгөхөр болчлоо. Яг өнөөдрөөр харуул. Тэгээд энийг энэ үйлдэлээс биш. Тийм. Энэ 100-аас эхлэх юм байна.
Трей Янг гэд гэрээг нөхөн байна. Атлантагийн тэр өгөхгүйсэн энэ хүртэл огт ярилцахгүйсэн тэр гэрээг Washington Wizards өгөх юм байна. Тэгээд түүн зориулаад баг барьж өгөх юм байна. Дээрэс нь эргэжил драфтаас дахиад дээгүүр сонголт хийх юм байна гэдг нь тодорхой болж байна. Тэгэхээр энэ бол Трей Янгийн хувьд бол Атлантад ад үзэгжсэн нөхцөл байдлаас бол хамаагүй дээр нөхцөл байдал. Өөртөө өөрийнхөө хүссэн нөхцөл байдалд очлоо л гэж энэ солилцоог дүгнэмээр юм. Гэхдээ одоо өнгөрсөн жил Лука Дончич нэг драфт ирэхээр явсан тийм үү? Антони Дэвис, Макс Кристи нэг драфт ирэх. Трей Янг драфтын оролцохгүйгээр явлаа. Зах зээл дээр нэг тоглогч гаргаж ирэл гараанч байсан, сэлгэнч байсан, бүр од биш байсан ч драфтын нэгдүгээр төргийн ирэх авна гээл нэг юм үн босгоцсон байсан шүү дээ. Нэг Босton Дэни Энжийн тогтоос нэг Руди Гоберыг 4 нэгдүгээр тойргийн ирэхээр зардаг. Микал Брэджсийг 5 нэгдүгээр тойргийн ирэхээр зардаг энэ тийм инфляц шүү дээ энэ чинь тийм. Эсвэл хөөсөрлж гэх юм уу? Энэ буцаагаад ингээд газарт буулгаж авчирж байгаа гэж хэлж болох юм тийм үү? Яг зөв. Одоо яг ингээд яг нэгдүгээр тийм, хоёрдугаарт одоо чинь нөгөө бид нар дахиад л ярив. Өлөг бол ярьчлаа л да. Гэтэл одоо нөгөө CBA-ийн шинэ 2 апрентаа болсон дөрмид чинь одоо яг эффект нь одоо ингээд энэ дээр харагдаж байгаа байхгүй. Энэ дээр одоо ёстой жинхэнэ Дончич, Трей Янг энтрийн солилцоон дээр хүмүүс багууд ингээд юугаа ассеттай хадгалж үлдэж байна гэдэг чинь угаасаа драфтын одоо юу гэдэг драфтын эрхний үнэлгээ тим шалан дээр унцсан байсан буцаад үүнд орж ийн гэсэн үг л дээ тий. Тэгээд тэр нь маш зөв. Тэгээд зарим багуудад айгүй муу л болчлоо л доо. Одоо яг ингээд энэ солилцоогоор одоо жишээ нь Жак ч юм уу солих гэжсэн Memphis-т. Одоо ингээд хідэн одоо жил болж байгаа солих чадахгүй байгаа Warriors Coming-ийн оронд юу ах уу гэдэг. Энэ олон багуудад одоо жоохон буруулахгүй яг цаг үеийн ингээд буруул таарчлаа л тий. Уул нь бол ядаж нэг first round pick гэдэгсэн суужсан ч одоо юу ч болох гэдэг шүү дээ. Тэгээд ер нь first round pick чинь ер нь л багдаал нэг од тоглож авчрах хэвээр үнцэн л болчлоо. Тэрнээс Микал Бриджсийн төлөө 5 ирэх төлдөг тэр 8 бол дахиж хизээч явагдахгүй юм байна гэдэг нь л энэ хамгийн гол нь түрүүний яг од хэлдэг зөв энэ бүхэн чинь энэ нөгөө шин хөдөлмөрийн гэрээ буюу цалингийн маш хатуу бодлого баримталж тэнцвэртэй өрсөлдөөнийг бий болгож байгаа. Адам Силверийн үр дүнд гарч ирж байгаа одоо нэгсэндээ голын голдролыг ингээд Адам Силвер ингээд шахаад өгөхөр тэрүүгээр ямар хэмжээний ус орж ирэх вэ гэдгийг бид нар мэдэхгүй байгаа зү тэ. Тэгсэн чинь тэр зүгээр яг л тийм нарийнхан ус орж ирдэг болж байгаа юм. Тэгэхээр энэ өрсөлдөөнд цаашдаа лигийн олон жилийн өрсөлдөөнд нөлөөлөн дээрээс нь од тоглогч нарыг сольж авахд их амаргүй бас болгоно гэсэн үг цаашдаа. Од нэг доор ингэж од баг барих их гурвалч гэдэг юм уу те. Тиймэрхүү багуудыг барих боломжгүй болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр Трей Янгийн солилцоо бол ийм хэмтхэн явж байгаа ихний од ч биш, сүүлийнх нь ч биш. Цаашдаа ийм солилцоо олон болох байх. Тэгэхээр хоёул шууд Ja Morant-ийн яриа руу орчих гэж бодож байна. Memphis Grizzlies баг 7 жилийн дараа Ja Morant гэдэг тоглогчийг 2018 оны драфтаас аваад 7 жилийн дараа драфтын 2 дугаар тойргийн 2 дахь сонголт 7 жилийн дараа одоо за 8 жил гэж хэлж болох юм бас л ялгаагүй энэ тоглогчоо санал сонсч ихсэн мэдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлээр гарсан энэ бол бас л сюрприз мэдээ байлаа. Сюрприз юм да. Яг энэ жил ингэ солих гэж байна. Гэтэ яг хойд энэ Ja Morant-ийн одоо багтаага таардгүй дасгалжуулагчтайгаа таардгүй гэдэг асуудал бол түрүү жилээс эхэлсэн яах нь гэдгийг бүгдээрээ л хүлээжсэн баг. Тэгээд баг нь ядарсан Ja Morant ядарсан баг. Ja Morant-ийн энэ тад багаас гадуурх асуудал энэ шарин шиг баг нь ч одоо төвчгөө болсон баг. Тэгээд Ja Morant ч гэсэн багийнхаа системд дургу байна. Desmond Bane-ыг явуулаад Ja Morant айгу их бөмбөх юм бол гэсэн чи тэр нөхсөнгөө. Миний бодлоор бол Desmond Bane-ыг явуулна гэдэг чинь Jag сонгочлоо гэж бодсон чи үгүй юм байна бас. Үгүй юм байж яах вэ тэгээд сүултээ за болийл гэж хашиг штэ. Тэгээд Ja Morant
одоо хаашаа явах уу гэдэг нь бол жоохон эргэлзээтэй. Миний бодлоор Трей Янгийг бодвол авах баг цөөхөн болов. Жаморант тэр Трей Янг чинь санд Трей Янг чинь одоо цаг үеийн сагсан бөмбөгт бол 3 онооны шилдэг бүр төгс утгаар нь хийж байгаа тоглогч шүү дээ, тийм. Тэгж яхад Тий. Жаавал Жаморант Жаморант шидэлт байхгүй, Жаморант хамгаалт байхгүй адилхан. Тэгээ Жаморант нэг юм фан юмс би зүгээр жоохон joke шиг гэдэг хүмүүс уурлаад яг хөө Жаморант чинь лигт юугаар тэргүүлдэг гэсэн чинь бараг тогсон гэдэг статистикаар тохоос нөгөөд нь гарч явдаг. Бараг тогсон гэдэг статистикаар одоо NBA тэргүүлдэг гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэгээ яг ганц хэдийн юм евро атлетик өндөр өсөлттэй евро тогтдог одоо калтеро дайрдаг байсан бол одоо тэрнж байхгүй болсон. Тэгээд бас тэгээд зан характерын асуудалтай. Тэгэхээр амар том риск байна л да одоо шинэ баг биш Жаморантыг авъя гэж сонирхох юм бол. тэгэд just санаж өнгөрсөн үйлрэлд за би одоо дахиж тоохгүй гэж хэлээд тэрний хараас нэг амар хүчтэй бүр балмад тохолт хийсэн байдаг шүү дээ. Би одоо тоохгүй гэж хэлж байгаа чи юу гэхээр за тоох гэж оролдох болгондоо ерөөсөө гимтэх маш их хэрсэлтээр унаадсан байхгүй. Тэм учраас чинь одоогийн энэ гимтлүүд ингээд бүр нараараасаа гарч ирээд маш амархан гимтчихэд байгаа бах. Нэгдүгээр тэр хоёрдугаар үнэтэй холбоотойгоор эсвэл 100 бэлтгэлээ хийхгүй байна уу? Жагийн тесрэлт бол ерөнхийдөө өмнөх тесрэлт Жаморант нөгөө нэг плакат болох гэдэг хиний дээрээс тохмоор байна. Би тэрний дээрээс тохмоор байна гэдэг Жаморант бол биш болчиход байгаа. Үүн дээр Memphis Grizzlies багийн эсрэг тоглож байгаа багууд за хэтрүүлэхтэй жоохон хэлж. Гэхдээ Russell Westbrook шиг орхгүй л байгаа л да. Гэхдээ Жад бол яг үндэ хангалттай зай өгч байгаа. Трей Янг шиг ч юм уу өөр нөгөө нэг Стеф шиг за Стеф бүр өөр нөгөө Стеф бол арай хитэд чинь Трей Янг шиг ч юм уу эсвэл өөр хинэг шиг тэгж зай өгч ч юм уу эсвэл нөгөө заслуурын тойрж гарахгүй дотор нь орж хамгаалаад байдаг шүү дээ. Жаг бол тойрж гарч хамгаалаад байгаа. Тэр оронд жаа угаасаа бараг 20 футээр шидэж юм яаж чинь 3-аас маш муу шидэд байгаа. Тэгээд тоглолтуудад оролцохгүй байгаад байгаа. Жагийн ер нь бол тийм гэмтээд байгаа. Жагийн ер нь бол нөгөө 11-р сард Томас Исала дасгалжуулагчтай нэг ам зөрсөн гээд тэгээд тэрнээс болоод багийн дотоод журмыг зөрсөн гээд нэг тоглолтоор торгуулсан шүү дээ. Тэр үеэс ер нь бол юу яасан юм шиг за ингээ бүгдээрээ миний эсрэг гарч байгаа мó те гэж ойлгоод нөгөө өөртөө хамт ажилладаг ус хуучин дасгалжуулагч нараа NBA-гийн нөгөө ойрхон тоглогч нартай би цаашдаа Memphis-ийн төлөө тоглохгүй моглохгүй гэж хэлж ярьж хэлсэн юм шиг байна. Тэр мэдээж энэ бол NBA гэдэг чинь нэг тогоон дотроо цөөрэ бол сонсогдчихл таар тэгээ багийнхан сонссон мэт тэгэл за ингэж байгаа бол бид нар яагаад ингэ зууралдаад байх хэвээр явуулъя гэж шийдсэн юм болоо гэж хараа. Тэгээд өнөөдөр Brian Windhorst-ийн хэлж байгаагаар харамсалтай нь Жаморантыг сонирхож байгаа баг тийм ч их алга. Тий, тэгээд зөрүүлээд Жаморантад өгөх асаач байхгүй. Тийм учраас Memphis Grizzlies бүр ингэж байгаа юм байна. Бид нар заавал нэгдүгээр тойргийн тэд ирэх ч гэдэг нэг тим аавд яаж байгаа сая ингэ Trey Young-ийн солилцоо хямдхан болцохоор энэ жаг шууд хамгийн ихний эффект гэж авах. Тэгээд Memphis окей бид нар тэгвэл гайгүй бидэрт ингэ залуу хөгжих тоглогч ч юм уу те тим одоо эсвэл драфт ирэх хөгжих юм бол бид нар дуусж байгаа нэг тим муу гэрээ гэж авъя гэж хэлж байгаа юм. Нэгсэндээ яг л Trey Young шиг солилцоо хийвэл хийя бидэрт гэхдээ ялгаатай нэг хөгжих тоглогч айсад өгчгөл гэж байгаа юм лээ. Тэгэхээр энэ бол бас Memphis Grizzlies шалдаа бууж байгааг нь илэрлэх байхгүй жааг явуулахын тулд. Тийм. Уусаа тэгээ маркетер Жаморантын үнэлгээ нь юм л биш үү гэдэг чинь л харагдаад байгаа байхгүй. Яг нь Memphis шалдаа буухтаа биш энэ хүн одоо яг нөгөө харилцаа нь одоо ингээд бүр ингээд токсик дээр хүрсэн л байгаа байхгүй тий. Яг Trey Young шиг Atlanta Hawks шиг биш шүү дээ. Энэ чинь бүр бивний диско болчиход байгаа байхгүй эсэргээрээ. Тэгээ ямар нэгэн байдлаар явуулъя гэдэг чинь одоо энэ дээр харагдаад шүү дээ. Хард л та. За драфт манат яг баг өөрөөсөө драфт өгөх гээд байгаа драфтын пик өгөх гээд байгаа юм шүү дээ салах үед. Салахын тулд. За тэр нь чарж юу. Гэхдээ биш үү те хараа за тэр нь чаашин тэр тоглоом. Гэхдээ биш үү Жаморант одоо ингээд харуулъя л да юуг нь цалингийнх нь юг харъя.
цалингийнх нь байдлыг харуулангууд байна шүү дээ. Энэ жил 40 сая, дараа жил 42 сая, тэгээд 44 сая. Дахиад бараг 100 саяын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Одоо авч байгаа баг. Тэгээд 100 саяар хүн тэр баг юу хүлээж авах вэ гэхээр би яг түрүү хэлсэн шүү дээ. Шийддэггүй, хамгаалдаггүй, бэртдэг. Тэгээд баахан харилцаа янз бүрийн ёс суртахууны доголдолтой тийм хүн авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь Тэгээ бууны асуудал та тий. Тэг яг тэр Жаморан доголдол гэдэг нь тэр л дээ. Жаморантын асуудал Sacramento Kings баг холбогч хагаад байгаа шүү дээ. Тэд нөгөө Денис Шрюдерийг гарааны холбогчоо гэж бодоод авцсан чинь тийм биш байлаа. Тэгээ Russell Westbrook-ийг бүр сүлдээ гараанд гаргаад яваад байна. Тэгээд Sacramento Kings хэдийгээр холбогч хайж байгаа ч гэсэн тэд нар Жаморантын араас тэгж их хөөцөлдөхгүй гэж байгаа байхгүй. Джек Фишер мэдээснэр. Хоёрдугаар Тимбер Уоллстай холбоотой ингээд Антони Эдвардс Ja2 нэгдчих юм бол гэдгээд байгаа шүү дээ. Тэр Тимбер Уоллс Жаморантын төлөө сэлгээгээ тэгж их задлахгүй гэдэг байгаа байхгүй. Нэгсэндээ Тийм. Одоо байгаа бага Жаг авснаас илүүд үзээд байгаа байхгүй. Гүг харин одоо чи ингээ хартаа Timberwolves-ийн одоо юуг харах юм бол тэрийг заавал гаргаад явах. Сая ингээд бид нар юуг харсан штэ. Жаг ингээд цалин харсан штэ. 40 сая те. 40 саяыг чинь авахын тулд Timberwolves доорож 2-оос 3-оос юуныхаа ростернаас өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр чи 2-оос 3 байга бараг 2 нь ротейшны тоглогч болж. Тэгээ тэрнээс болж одоо зөвхөн Жагаас болж тэгж ротейшны гэдэг чинь бас хэцүү байхгүй. Яг Миннесота шиг баг явд. Миннесота чинь бас West плей-оффын баг болчиход байгаа юм шүү дээ. Тэ? Плей-офф тоглоно гэсэн байгаа баг чинь тэгж удирдлийн дундуур ростро финал тоглоно гэж байгаа баг шүү дээ. Финал тоглох гэдэг байна. Нэг корт сайдад өгч. Корт сайдад тоглолтын үзчихэд бити тэгээрээ. Финал тоглох. Яг тэгж мөрөөдөж болох юм аа болох юм. Гэтэ яг одоогийн байдлаар бол on and off явж ш. Нэг өдөр сайн тоглол, нэг өдөр унаал. Тэгж явж байгаа ростро дахиад Жаморантыг авчраа тийм гамбл бол энэ ч бол нэг ясандаа гамбл шүү дээ. Гамбл бол хийх үг гэж би бол үгүй гэж чинь. Угаасаа нөгөө нэг сэлгэнд байгаа тоглогчид тэгэхээр сэлгэнд байгаа хамгийн өндөр гэрээч Назрид байхгүй. Хатаглаад Назридыг өгөх хэрэгтэй болчихж байгаа. Тэнгүүд чинь Назрид чинь Minnesota Timberwolves багт ямар чухал тоглогч вэ? Rudy Gobert-ийн хөлийн хөдөлгөөн гүйцэхэ болоод ирэхээр Назрид, Julius Randle хоёр гараад тэдний самбарын тоглолт өөрчлөгддөг штэ илүү ингээд задарч гардаг. Тэгэхээр Назридыг өгөөд Jamorant-ыг авна гэдэг бол угаасаа дутахгүй. Тэгээ баг Назрид Донт Дивинчензо явах юм уу? Тэгэд яг Майк Конлиг явуулах сэлгэнээс тоглох юм уу? Назрид, Майк Конли тэгээ дахиад нэг хүн өгчөд байгаа хөө. Одоо чи Назрид 21 сая, Майк Конли 11 сар хэрэг 31 сая, дахиад 9 сая дутаад байгаа биз. Тэгээ угаасаа Timberwolves чинь угаасаа эхний апрыг давцсан болохоор заавал юу чинь тэнцэх хэвээр. Одоо яг адилхан цалин авах хэвээр. Цалин. Тэгээд угаасаа ихтрүүлэх юм бол second apron доо hard cap болгож болохгүй. Тэгэхээр яг энийг ингээд юу яах юм бол тий Nazrid, Mike Conley тэгээ 9 сая их юм ба. Тэр 9 сая босгохын тулд дахиад нэг 2 3 хүн нэмэх хэрэг болж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ олон юмыг золиослон байж Jamorant-ыг аавна гэдэг бол хизээч боломжгүй асуудал. Яг 3 дахь баг орж ирэл энэ яг энэ юу болоход арай амархан болох л та. Одоо Brooklyn тэр өнөөдөр гарсан нэг сүүлийн нэг мэдээ байсан шүү дээ. Тэрний юу гэхээр Jamorant Miami-р явахыг хүсэж байна гэдэг. Jamorant холбогчдоор гараад Tyler Hero SG дээр гарахаар тэр багийн нөгөө нэг хамгаалт гэдэг амин сүнс хайчих юм. Jamorant-ыг авах юм бол Tyler Hero-г солилцоонд оруулж тарах л гэдэг. Миний бодлоор Tyler Hero-гоор солиж авах л гэдэг. Гол нь одоо биш үү те Miami Heat одоо солилцоонд оруулах гэх юм бол Terry Rozier-ийн гэрээ яах гэдэг нь одоохондоо нөгөө юунаас шалтгаалаад мэддэхгүй байгаа юм байна. Уул нь бол Terry Rozier-ийн гэрээг оролцвол
Майамид хэрэгтэй юм шүү. Гэхдээ Terry Rozier орохгүй гэх юм бол Tyler Hero-г оруулах юм шүү. Tyler Hero чинь бэртэж орж ирээд ерөөсөө буцаад бэртцэн. Тэгээд тоглосон тоглолтууд дээр Майамид чинь нилээд хожигдсон юм шиг л шүү. Тэгээд ер нь Tyler Hero-гоос салах айгүй ойртчихлоо юм шиг санагдсан. Сонирхолтой юм. Тэр энэ араа Yahoo Sports-оор өнөөдөр гарсан зүгээр нэг юу байгаа байхгүй магадлал гэх юм уу солилцоо. Энэ дээр угаасаа Donte DiVincenzo-г оруулсан байхгүй. Nazri Donte DiVincenzo. Тэгжиж энэ солилцоо бүтгэхэр болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол Жагийн төлөө энэ бол цалингийн хараад зүгээр дүүцүүлээд байгаа болохоос Жагийн төлөө Било Minnesota Timberwolves-ийн ерөнхий менежер байсан бол ийм тоглогчтой өгөхгүй. Энэ маш тодорхой. Miami Heat, Pat Riley, Ja Morant-ийн төлөө Tyler Hero-г өгч за яг болох юм. Гэхдээ өөр юу өгч чадах уу те? Бас сонирхолтой л сонсогдож байна. Сүүлийнхаа жил Jimmy Butler ер нь бол спонсор барьж авч зодчих гээд лсэн шүү дээ. Юуныхаа хажууд бенчэн дээр ганц хүн дундуур нь ородсон байхгүй юу? Ганц хүн л хамгаалаадсан байхгүй юу? Locker room-ыг бариадсэн чи хаалслам шүү дээ. Тэгээ хаалслам нь байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо мэдгүй яг би бол Miami тэгээ Pat Riley, тэгээ Spoelstra, тэгээ Ja Morant гэх юм бол үгүй яг очиж болох юм. Амар гоё драматай бид нар ярих юм игтэл тийм баг болох юм болов гэж бодсон. Яг нөгөө талаар бас Eric Spoelstra ямар ч тоглогчийг зүлгээд сайжруулж чаддаг л да. Тэгэхээр магадгүй бид нар мэдгүй өөр Ja Morant-ыг харахыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр яг одоо байгаа Ja Morant-ийн үнэлгээ бол ийм л байна. Түүнд тийм очихыг түүнийг авахыг хүсэж байгаа баг тийм их биш байна. Авахыг хүсэж байгаа сонирхож байгаа багууд нь ихийг хүсэхгүй байна. Дээрээс нь Trae Young-ийн солилцоо үнийг нь навс унгалаа. Бүх зүйл яг л түүний эсрэг л болж байна. Тэгээд дээрээс нь Ja Morant-ийн шидэлтийн онооны дундаж assist энэ талбай дээр байгаа efficiency үр дүнтэй байдлын үлрэл бүгд карьер хамгийн муу үлрэлийг хийж байгаа баг. Тийм байхад энэ тоглогчийг өндөр үнэ төлж ямар ч зугасаа менежер авах эрсдэл хийх үү? Тэр бүх юм л өстой Жагийн эсрэг байна. Game Point podcast-ийн ерхий ивент тэтгэгчээр үе мөчтний шингэн доктор Joint Movement Colchosum-ын ажиллаж байгаа. Өвдөгний асуудалтай спортоор хичээлж байгаа. Өвддөг. За тэгээ ялангуяа ингээд үе ингээд нэг хөлчин суучих гээд байгаа юм шиг санагддаг. Тэгэх юм бол та эхлээд гэмтлийн эмч дээр очиороо гэмтлийн эмч танд юу зөвлөх нь гэхдээ ямар ч байсан үе мөчин зөөлөн эдэнд хамгийн сайн бүтээгдэхүүн бол Joint Movement Colchosum гэдгийг өрн бие дээр туршсан ялалт миний бие та бүхэнд санал болгож байна. Game Point podcast түргэлжилж байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Болцоо 8-ны цонх хаагдахад одоо нэг 20 хоног үлдээд байна. Тэгээд энэ 20 хоног үлдэж байгаад 2 тоглогчийн нэр 3 тоглогчийн нэр яригдж байгаад ер нь бол Kuminga жагсаалтаас бараг хасагдаад ирлээ. Яагаад гэх юм бол түүнийг Warriors хэрвээ тохирсон үнэ гарч ирэхгүй бол солилцоонд оруулахгүй авч үлдэнэ гэсэн. Энэ бараг нэг талаар занал хийлж юм шиг нөгөө талаар Warriors явж байгаа хариу арга хэмжээ юм шиг сонсогдсон. Гэхдээ нэр яг занал хийл юм шиг сонсогдсон. Яасан явах гэдэг чи гэдэг. Багууд баг Sacramento Kings-с өөр баг санал тавихгүй байна гэсэн. Гэхдээ зүгээр энэ бол одоо цуурхал шүү. Яг хөшгөний цаана юу ч болж байгаа юм бэлээ. Нөгөө талаар солигдоход маш ойрхон байсан. Ер нь л өнөө маргашгүй солигдох гэдсэн. Anthony Davis өнгөрсөн 7 хоногт Utah Jazz багийн эсрэг тоглож явах үед зүүн гараа гимтээгээд улмаар өнөөдөр дөнгөж одоо шинэ мэдээ гарлаа. Өнөөдөр өглөө юу гэсэн мэхээр Shams ингэж цацсан. Мэдээдсэн. Anthony Davis хагалгаанд орохоор болсон. Ингэснээр хідэн сараар талбай дээр гарах боломжгүй болж байна гэдэг чинь энэ чинь 1-р сар цаашлаад 2-3 сар талбайд гарахгүй гэхээр Anthony Davis-ийн үлрэл дуусчихсан байхгүй юу? Тэгээд Anthony Davis энийг дорн үгүйсгсэн.
За ингээд үдээс хойш ямар үйл явдал болсон бэ гэхээр Антони Дэвисийг 6-7 хоногийн дараа эмчид үзүүлэхээр болсон. Нэгсэндээ хагалгаанд орохгүйгээр эдгэхээр шийдсэн гэдэг юм мэдээг Шамсын зүгээс апдейт хийж цацсан байгаа. Тэгэхээр од надаа энэ мэдээлэл ингээд зохиолтой юм шиг эсвэл ингээд AD үүсгээд энэ бүх ингээд амар драма болоод байна л да. Чи яг энэний гаргалгааг юу гэж харж байна? Яг бүр сая ингээд Питори бичгээс өмнө дахиад нэг хэдийн юмнууд гарсан л та мэдээнүүд Athletic Center-ийн. Тэгэд яасан гэхээр яг уу Шамсын ч зөв Антони Дэвисийн ч зөв юм бэл тээ. Яг юу болсон гэхээр бэрцэн эмчд үзүүлсэн эхний эмч болохоор за энэ хагалах шаардлагатай байна, хагалгыг шаардлагатай байна тэгжээж идэх юм байна гэсэн. Тэгээд яг тэр мэдээллийг Шамс ингээд бичсэн чинь яг хөө тухайн үед нь Антони Дэвис эхний эмчтэй үзээ дахиад нэг эмчд үзүүлэх гэсэн мэдээл болсон Лос Анжелест. Тэгээ яг хөө тийшээгээ явж явах хооронд нь Шамс эхнийх нь одоо эмчтэй үзүүлсэн мэдээг нь бичсэн. Тэгээд тэгтэн л Антони Дэвис жоохон юу яасан шүү дургуутсан юм шүү. Болоог багт те. Бүр ингээд эцсийн сэдвэр гарааг байхад ингэчлээ гэд. Тэгээд хоёр дахь эмчтэй үзүүлсэн, илээд үзүүлсэн. Тэгээд тэгсэн чинь хаглах шаардлагагүй гэсэн мэдээлэл гарсан шүү. Тэгээд 2 өдрийн өмнө лөө одоо энэ хин Rich Paul гэдэг нэг хүн ч та подкаст хийгээд тэргээр янз бүр яриад хүн амтны хил амттаад Legacy фэнүүдийн, Dallas-ийн фэнүүдийн дургууг нь өргөд байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр юу ярьсан гэхээр Антони Дэвис ер нь бол юу хийлгчих юм бол хагалгаа хийлгчих юм бол баг Dallas-т ч гэсэн хэрэгтэй штэ гэж байгаа байхгүй гэж ярьсан байхгүй. Dallas ингээд ундгаараа унана. Юунаас драфтаас нэлээд дээгүүр сонголт дахиад нэг сайн залуу тоглогч авчна. Тэнгүүт хагалгаанаас гараад идгээд зунжин одоо бэлтгэлээ хийж чад Антони Дэвис ороод ирнэ. Kyrie Irving сайн амраад ороод ирнэ. Тэгээ дараа жил 2 сайн одоо юу гэдэг залуу тоглогчтой. Тэгээд дээрэс нь Антони Дэвис Kyrieтэй энэ баг өстой жинхэнэ баг контендер төвшин баг болно штэ баг энэ чинь сайн явдал واخгүй гэсэн чинь Dallas фэн бүр барьж идсэн штэ интернетээр хэнийг Rich Paul-ыг өнөө маргаашгүй явуулах гээд өстой оронд нь янз бүр юм аавна гэсэн байсан чинь тийм юм байна. Тэгээд тэр ярианаас ингээд харахад бол угаасаа анхны онш нь бол угаасаа хагалгаа илгнэлсэн онштой байсан юм шиг. Тэгээд гол нь юу өнөөдөр өөрчлөгдсөн бэ гэхээр тэр илээд үзүүлсэн хоёр дахь юм чинь өөрчлөсөн юм шүү. Хагалах шаардлагагүй 6-7 хоногийн дараа дахиад үзэхэд. Чи саяхан хөлөө угуулахад чамд эмч ингээд хэлжсэн үү? Чи ингээд хаглуулж болно. Эсвэл ингээд өөрөөр нь идгэж болно. Тэгхийн бол ийм эрсдэлтэй, ингүүл ийм эрсдэлтэй гэд хэлжсэн үү? Гэсэн шүү дээ би ч бас хоёр эмчтэй үзүүлсэн шүү дээ. Эхний эмчтэй үзээд эхний эмч нь ингээд чиний ингээд яс чинь ингээд зөрчсөн байна. Чи ингээд наад одоо нөгөө одоо мэдгүй шигшүүр гэсэн үү те? Тийм одоо нөгөө хөлний хурууны тэр шигшүүр гэдэг яс чинь ингээд зөрчгөр амар хэцүү байд юм аа чинь хагалж ээж ингээд утсангаа гүйлгчээж ингээд юу яагаад нийлүүлээ тэгээд идгээд юм аа гэд эхний эмчийн оншол надаас нөгөө тэнгэр бууж ирж байгаа шиг санагдсан. Юу ээж та те. Тэгээ амар үнэтэй хагалгаа. Тэгээ амар удаа идэх гэж байна. Тэгээд тэгсэн чинь дараагийнх нь болохоор үгүй наад чи хаглаад хэрэггүй юм байна. Өөрөөр идгэж болох юм байна. Яг чи дахиад 1 мм дахиад зөрчсөн бол тэг шаардлагатай байсан байна л гэж байгаа юм л та. Тэгэхээр тийм эмчийн нөгөө одоо юу гэдэг арга байрал чадвар мадраас шалтгаалдаг юм шиг. Мэдлэг ч юм уу. Тэгэхээр бас эмч гэхээр 100% биш юм шиг. Тийм. Тэгэхээр л зүгээр юу гэхээр одоо миний миний харж байгаа үнцэг таамаг шүү. AD одоохондоо ингээд нэг 6-7 хоног гэж нэг сар агасын дараа талбай дээр ингээд орж ирнэ гэдэг ингээд мэдээ цацчлаа штэ. Тэнгүүд Антони Дэвис ингээд солигдож болох юм байна гэдэг Dallas тим найдвар үлдээгээд солилцоог үргэлжлүүлээд яриад эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ миний зүгээр хардж байгаа онцгой бол Антони Дэвис энэ 100 хүссэн хагалгаанд орно. Үлдэх нь дууссан мөгц. Энэ бол одоо зүгээр л аргацааж байгаа л хэлбэр гэж би өвдө хараад байгаа юм. Тэрс 100% имчилгээ биш л واخгүй юу? Тийм уусаад энэ бол хагалгаар болох гэдэг шүү дээ. Шүрмэн центртэй холбоотой шүү дээ. Тэгэхээр
зүгээр яс ингээ бороолж байгаа шиг биш шүү дээ. Тэгээ хөрмөс зөөл хийд чинь заавал ингэж нөгөө юу яадаг төлждгүү болохоор заавал ингэж мессежлбэр хийж ингэж холбож молбоо урдж мурцсан юу яадаг болохоор. Тэгээд одоо угсаа бас л яг л адилхан. Жамурантай бас л яг адилхан. Жамур Энтони Дэвис одоо авъя гэвэл яг одоо энэ сизний дундуур авъя гэвэл хин авах юм. За бүр юуг нь мартъя. Гимтлийн мартъя. Гимтээгүй байсан гэж бодчих. Тэгмүүд Энтони Дэвисийг хин авах вэ гэхээр яг контендер төвшөнд өрсөлдмөр байгаа. Гэтэ Энтони Дэвис шиг тийм тоглогч хэрэгтэй тоглогч л хэрэгтэй баг л авах байхгүй. Ер нь бол. Тэгээд яг тийм баг одоо гимтгэс нь өмнө ингээд сонирхож байгаад одоо гимтээд за эн чин мессаж хийлгэж магадгүй нөхрөө штэ гэдэг юм бол бас л бодох асуудалтай бас л гамбл хийх болчихж байгаа штэ. Амар риск өндөр гамбл хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээд Энтони Дэвис чи бас ялгаа байхгүй 3 жил ингэрээд байна штэ. Одоо энэ жил байгаа дараа жил байгаа тэрний дараа жил player option шиг санагдаад байна. За би одоо хардаг. Тэгэхээр штэ те. Тийм гэрээ нь бол хөдлөхөд энэ 100 чөлөөтэйг болчихно гэдээ үзэж штэ. Харин тэгэхээр дээрэс нь бас Энтони Дэвис гэрээ үсээд байгаа. Хамгийн гол нь. Тэгэхээр дараа жил extension гэрээ үсээд байгаа. Дараа жил extension хийх юутай болно. Эрэхтэй болно. Тэгээ тэр extension нь бол даалс болохгүй гэдгийг бол илэрхийлсэн юм шүү. Гэтэ угаасаа солих гээд байна гэдэг чинь үгүй л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр очих гэж байгаа бага Rich Paul-ы Энтони Дэвис хоёр бас яг л очих гэж байгаа бага хайж байгаа. Тэр нь extension өгч чадхаар л бага гэж хайгаад байгаа юм л та. Тэгээд тэр нь эхэндээ Dallas биш Atlanta Hawks гэж ярьсан. Эхний Trae Young-ыг явуулчихгоотаа Toronto Raptors гэж гарч ирсэн. Гэхдээ одоо тэгээд яг тэр багууд одоо яг Энтони Дэвисээр яг яах вэ гэдэг л жоохон асуудалтай. Би яг одоо яг харж чадахгүй яг Энтони Дэвис ч тэр багт юу өгч чадах юм. Тэр баг Энтони Дэвисийг авснараа яг энэ жил юу их юм гэдэг чинь амар сонирм байна. Сайн нэг Энтони Дэвис ингээд нөгөө гимтэж гарч явахаас өмнө за ер нь Энтони Дэвис талбай дээр байгаа үед Даллас ингэж багуудыг хожиж болох үз гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Cooper Flag сайн тоглоод Энтони Дэвис байгаад Kyrie Irving ороод ирчих юм бол нэрэл энэ багыг нэрээ юу хийж чадахыг нь харчих юмсан гэдэг бодол орж ирээд байгаа байхгүй. Харамсалтай нь одоо Энтони Дэвисийг тэр нөгөө нэг гимтгэхээс өмнө дорн бүсийн багууд ер нь одоо бид эдийг л авчих юм бол гайгүй болчих юм шүү гэж ер нь хараацсан гэж байгаа баг болгон. Одоо эн чинь бол буцаагаад эрсдэл болчихж байгаа болохоор за эдийг угаасаа худлаа юм байна л гэж харах болоо гэж бодод. Гэхдээ Атланта авахд маш ойрхон байсан. Одоо ч байгаа болов тэр одоо яриа үргэлжлээд байгаа гэж бодоход Бостон бас сонирхож үзсэн. Ингээд яг юм чинь Toronto Raptors бас авлаа гэхэд яг юм төвдөө Энтони Дэвисийг гимтлэхүүгээр тооцох юм бол төвдөө Дэвис гэдэг чинь өөрөө 20 орв штэ. Тэгээд дээрэс нь сайн хамгаалагч. Хамгийн гол нь сайн хамгаалагч аахгүй. Гимтлэхүүгээр. Тэгэхээр шилэн хүн болч одоо байсан ер нь л байсан л да. Гэхдээ сүүлийн үед бүр арай л дэндүү бүр шил цаашаал болчиход байна л да. Яг энэ жил бол яалтчгүй 100 тэр нөгөө юуны месцаслал хэлсэн шүү дээ. Нүдний месцаслал хэлсэн. Тэгээ тэр нүдний месцаслал одоо тэгтээ уусаа нүд чинь амар эмзэг болохоор уусаа тийм юу хийж болдгоо юм бэл. Нүдээ идэж явах оронд эсвэл нүдээ гимтээч нэгэд уусаа бие өвчнээ уусаа юу ч хийж болдгоо юм бэл л дээ. Тэгээ тэгсэн болов гэж би бодож чинь. Тэгээд ер нь бол бэлтгэл хийгээгүй болохоор ер нь бол тамчнаар амар амархан бэртдэг гэдэг чинь Magic Johnson-ыг ярьж байсан. Одоо яагаад энэ тоглогч нар одоо шинэ үед яг ингээд амар их бэртэл гараад байна гэсэн чинь ерөөсө бэлтгэл хийхэ болцсон гэдэг нөгөө load management гэх аль болох амнаагаад байдаг. Тэрний оронд харин load management шарин бэлтгэл хийх тусмаа чинь би чинь юу яаж ядах гэдэг байгаа байхгүй. Бат бүх бол юм яаж тий ачаал даадаг тий. Одоо миний бодлоор бол Энтони Дэвис тэр юуны нүднийхаа юугаар болоод энэ жил бүтэн ингээд бүр төрөнийг гарч энэ жил сизон ихлээр баг 7-8 бэртэл яцсан билүү. Бүр бэртэггүй газар байхгүй. Юу хэвчээ. Тэгээ нэг жоохон юм зүг байгаа болов уу гэж бодож байна. Тэгэд одоо нас нь хэдлээ 32. Дараа жил 33. Тэгээд энэ хүн чинь тэгээ big man. Центрүүд чинь бас тэгэж нэг
Айхтар олон жил тоглох боломж бол нэг байдгүй шүү дээ. Тэгэхээр жоохон эрсдэлтэй л одоо яг дараа жил аваа тэгээд extension нөгөөд багтаа байлгана гэвэл I don't know man. Нөгөө нэг Lakers Anthony Davis ч бас маш удаан тоглолцлоо шүү дээ. 5-6 жил тоглолцлоо. Тэгээд юу ойлгомжтой вэ гэхээр AD 100 бэлтгэл хийгээгүй жилээ угаасаа гэмтэд идэг гэсэн байхгүй. Тэр зүг тогтлоо. Бүр маш амархан гэмтдэг байсан. 100 бэлтгэл хийгээд нэг сая санаж нэг улирал 2 жилийн өмнөх улирал илүү 100 бэлтгэл хийгээд орж ирсэн. Улирлын ихнээс шидэлтэнд жигдрээд чөлөө шидэлт 3 шидэлтэн сайжраад тэгээд бэртгэ болоод ирсэн байсан шүү дээ. Тэгэхээр угаасаа 100 яг амраад ингээд нөгөө сайхан айл зугаалаад идэж угаа явчихаар тэгээд нөгөө форм алдчихаар тэр яг л Magic Johnson хэлдэг л яг л үнэн болох гэдэг. AD дээр бол энэ зүг тогтол хамгийн тод харагддаг. Тийм учраас тэр нүдний гэмтлээ шалтгаалаад энэ үлрэл тэр бүр ингэ жагсаалтыг харсан ч яста нэрээ бараг л одоо юу н гэмтэйг үлдсэн юм дээ мэдхгүй доо. Бараг хумсны толио нарилсан гэмээр л бараг гэмтлүүд л янз янзаар бичигдсэн байсан шүү дээ. Тэгээд үнэхээр хэцүү л байна. Тэгээд одоо ингэ бодноо. Яг одоо Dallas-ийн фэнүүдийн өмнөөс би бүр ингээд бүр зүгээр шимшрээд байгаа байхгүй. Яагаад ийм тоглогчийг аваад ирсэн юм бэ? Nico Harris юм уу? Бла 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 мэнэ гэд бүр ингээд бүр гал дээр гал асж байгаа бах та гэж бодод. Ядаж энэ чинь AD тоглоод байвал асуудал өөр юм шүү дээ. Гэтэл тоглохгүй байгаа даа ч бүр асуудалтай. Энэ солилцоо тэгээд угаасаа 100-ны төгөнд хамгийн фейл солилцол боллоо. Тэгээд одоо хар л та. Одоо энэ чинь нэраа одоо бүр уур нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. 6-7 хоногийн дараа гэдэг чинь үзнэ гэдэг чинь байна шүү дээ, тэ. 2 сарын 5 өнгөрөө трейд дедлайн өнгөрчих واخгүй юу? 6 дараа одоо би чинь ингээд ондоо багийн юу вэ GM гээ бодъё л та. AD-ийг сонирхъя. Гэтэ 6-7 хоногийн дараа ямар хариу авахыг би бас мэдэхгүй шүү дээ. Юм ч үзээд за болоогүй нэ дахиад 6-7 хоног ч юм. Тэгж явж за ерөөсөө надад чааглая ч гэх юм бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо трейд дедлайн дээр юу аахгүй бол солигдохгүй бол дараа жил байх хэрэгтэй болчих. Дараа жил 60 сая 58 саяыг аваад Далластад ингэж их мөнхөр болчиход байгаа юм. Тэр чин Далласын хувьд бол үнэхээр амар буруу. Уул нь бол бэртээгүй 2 сарын 5-наас өмнө солигдсон бол Далласын фэнүүд дуртай гэсэн. Одоо тэгээд нөхцөл байдал бүр буруу. Хэрвээ солигдохгүй бол нөхцөл байдал бүр буруугаар ирж байгаа юм. Тэгэхээр чи одоо Anthony Davis-ийн карьер Даллас дуусах нь тодорхойлох гэдэг чинь тийм үү? Одоо солигдохгүй бол. Тийм шүү дээ. Одоо чинь дараа жил солиё гэдэг юм бол шүү дээ. Авж байгаа баг нь хэрвээ аваад extension өгөхгүй бол ганцхан жил ашиглаад rent хийх болчиход байгаа юм. Хөслөх болчиход байгаа юм. Тэгээ нөгөө чинь нэг юу яагаад хэрвээ extension авахгүй бол би гэрээгээ сонгохгүйгээд яа free agent болоо яваад өгөө. Яг хөө тэгэхээр чинь шинэ багт бол үнэхээр эрсдэлтэй болохоор авахгүй ч явах болчих шүү дээ. Тэгээд дээрэс нь гэрээ нэм өндөр болчоор Дэвисийг аавна гэдэг чинь өөрөө хоёр багийн хооронд явах солилцоо биш болчиход байгаа байхгүй. Тийм. Аюу олон тийм 58 сая тэрний дараа 62 сая гэхэр чинь чи харалтай 40 саяын Жаморантыг хөтлөхөд хэцүү басна. Түрүүний хоёулаа юун дээр харж үзсэн шүү дээ. Team rules дээр. Тэгэхээр Anthony Davis-ийг авахын тулд 58 сая гэдэг бол нэг хэтэрхүү өндөр. Anthony Davis-ийг авахын тулд багийнхаа талыг хэн өгч чадах вэ гэж асуулт асууж байгаа юм байна шүү дээ. Нэгсэндээ өөр багуудаас хэн багийнхаа талыг наашаа өгч чадах юм бэ? Оронд нь хизээж гэмтэж магадгүй Anthony Davis-ийг авбалав гэмтэхгүй бол чамд тосолно. Харин гэмтэх нь бол тодорхой гэдэг шиг л тийм л баг хошин шог шиг юм болох гэдэг юм л да. Үнэхээр энэ үнэхээр л Далласын хувьд яг жилийн өмнө Лука Дончич нэг 100 сарын баяраар 2024 оны 100 сарын баяраар Далласын төлөө сүүлийн тоглолтоо хийгээд гимцсэн юм байл л дээ. Тэр бол тэрнээс хойш дахиж Далласын өмсгөлийг өмсөөгөө. Гэхдээ зүгээр эн чинь ердөө жилийн өмнө аахгүй. Жилийн өмнө тэр баг дахиад финал тоглоныг явж исэн багийг мен ерөнхий менежерийн хийсэн солилцоо ингээд бурах ингээд гарахгүй том ангал руу унах дотроо баглаачлаа. Тэглээ. Яалч үтгэл.
Би нэр өнгөрсөн амралтын өдрүүдээр Minnesota Timberwolves, San Antonio Spurs багуудын тоглолтыг үзлээ. Ордонд очихдаа бүр courtside буюу нүр нэгний судал дээр сууж үзлээ. Тэгээд би ч нөгөө өмнө хоёлаа ч гэсэн би ч гэсэн өмнө ингээд нөгөө талбай дээр сурвалжлагчаар ажиллаад яг ингээд талбай хажуунаас нь ингээд явж л байсан л да зөндөө. Гэхдээ яг ингээд ойртоод ингээд үзээ тоглолтын дэш үзэх чинь бас нэг өөр үд юм байна. Тэгээд би NBA-гийн тоглогч чинь ийм боловсон джентльменүүд байдаг үлээ гэж бодлоо. Яг өндөө бүр гайхаад. Тэнд ингээд угаасаа үзэгчнэр нь ч ингээд нөгөө хамгийн одоо юу гэдэг чинь дандаа тэр бомтнууд, сайтнууд адаглал хамгийн бага нь хэдэн сая доллартай хүнэл тэнд сууж байгаа шүү дээ. Тэгээд ингээд нүүрнийг нэ арын 2 3 дугаар игнэ тэр чигтээ ингээд тийм баячууд байдаг болохоор тэнд ингээд сагсыг маш гой боловсон үзт юм байна. Жоохон дээшлээд ирэхээр нөхцөл байдал юу болдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Ойрлон чарлан хараадаг юурдаг тиймэрхүү зүйл бол ингийн үзэгдэл шүү дээ. Тэгсэн чинь доор бас тэсөөр байд юм шүү. Тэгээд яг ингээд тоглолтыг үзсэн Виктор Вембаньяма яа тэр бол үнэхээр тэр тоглогчийг яаж хамгаалахыг мэдэхгүй. Зүгээр надад бол тэр тоглолтын дээр за Вембиг ингэж л хамгаалж болох юм байна гэж харсан. Julius Randle бэрдсэн байхгүй бийтсэн гэсэндээ бийтсэн. Өнөөдөр жишээ нь нөгөө Oklahoma City Thunder ингээд Wemby дээр юу ахгүй болсон бие л өгöd байгаа байхгүй. Би өгжиж л хамгаалах юм байна. Тэр хүний өндөртэй өрсөлдөд барахгүй хурдтай хошоо он чидэхэд хүрхгүй юм чинь гарын урттай нүрсэлдэхгүй юм чинь бэрдэж л үзэх юм байна да гэж харсан. Тэгээд Julius Randle яг бэрдсаар байгаа тооцсон. Тэгээд нөр нэгний сууж гой тоглолтсон байлээ тийм өөр үд юм билээ. Сүүлийн минь төрөлөө алдсан л ч тэгээд нөгөөсөө comeback хийж үзсэн л Timberwolves. Тийм тэгээд яг нөгөө миний хажуудлын судал дээр Minnesota Timberwolves багийн эзэн Alex Rodriguez нөгөө бейсболын леженд Alex Rodriguez суужсан байхгүй. A-Rod Nets бүсгүүтэйгээ тэгээд охтуудтай хамт суужсан. Тэгээд яг Anthony Edwards нөгөө ингээ сүүлийн давталгаа хийдэг шүү дээ. Тэгсэн чинь A-Rod ингээ шууд босоод гүүгээл орилоод босоод гүүгээл нөгөө багийнхаа сэлгэний сандлын тийш очиж ин лээ. Яг бас л нөгөө Steph in the worst одоо жишээ нь яаж ингэж бүр ингээд Chase Center-ыг давлгаалуулдаг үлээ. Яг тэр л Anthony Davis бас яг тэгдэм билээ. Үнэхээр шүтдэм билээ. Anthony Edwards-ыг бол. Anthony Edwards-ыг бол. Тийм бас. За тэргээ зүгээр хуалцъя гэж бодсон. Тэгээд өөрч тоглолт үзүүлсэн биелэдээ баш их баярлалаа. Үнэхээр бас гоё яг гоё юм билээ одоо. Айгуу гоё юм билээ шүү. Тэгээ тэр угаасаа нүүрний нэгний судалж чинь тэгж зарагддаг ч юм байна шүү дээ. Онлайнаар. Тийм баг шүү. Тийм баг. Нөгөө Legacy юу чинь бас тийм. Одоо нүүрний нэгний чинь тэг зараад байдаг гэсэн. Зардаг хэдхэн цөөхөн байдаг. Ихэнх нь урилгаар дандаа одуудыг авч үзүүлдэг гэсэн шүү. Гэхдээ харин одоо би жишээ нь онлайнаар ороод шууд ингээ Монголын лигийн тоглолтын нүүрний нэгний судалж чинь маш хурдан ажиллаж чадвал авах боломж байдаг бол тэнд угаасаа тийм байдгүй юм байна. Тэгээ угаасаа яг ингээд нөгөө нэг нүүрний нэгнэнд 89 суудал байдаг. 89 VIP-ийн VIP гэсэн үг байхгүй. Тэр хүмүүс нь ингээд тэр ордон дотор бүх газар та одоо жишээ нь нөгөө нэг хоолны кафе бүх юмдаа бас тэр дотор VIP суудалтай. VIP-нүүд дотроо дахиад VIP суудал модалтай юм. Спешиал юм байлээ тийм. Тийм онцгой юм байлаа шүү. За энэ түрүүний яриад нэг юу хоёлоо цус дурдаад өнгөрцөн. Rich Paul, Max Kellerman үлээ. Тийм Max Kellerman. Max Kellerman хоёр нэг урлагийн ярьцлага хийж байгаа юм шиг нэг юм тайз зассан нэг подкаст хийгээд байгаа байхгүй юу? Тэр бол тэр хоёрын ярьж байгаа подкастэнд үнэхээр супер тохирохгүй тайз байгаа байхгүй юу? Шал утгагүй тийм театрын драмын театрын тийм драмын театрын ярьцлагагүй тийм нөгөө өөр ярьцлага бол яг тэр хоёрын подкастд тохирохгүй байгаа байхгүй юу? Тэгэд ярьж байгаа зүйл нь ч гэсэн хүмүүст их таалагдахгүй байгаа шиг тийм үү? Яг өнөөдөр нөгөө Johan Bova Lakers-ыг дагнан бичдэг, Lakers-ыг дагнан сурвалжлагч ESPN-ийн сурвалжлагч мэдээснээр Chris Rich Paul-ийн подкастер ярьж байгаа зүйлс нь Lakers-ийн удирдлагын баг доторх зарим хүмүүс таалагдахгүй байна. Энд Lakers-ийн тийм удирдлагын багийнхан сэтгэл дундуур байна гэсэн ийм мэдээ гарсан байхгүй юу. Тэгээ энэтэй холбоотойгоор асуу гэж утсан. Ер нь ийм тоглогч өмнө нь ингэж
агент хүн нь тухайн багт нь тоглогч нар аягүй олон үйлчлүүлэгч нь байхад тэр багийг ингэж пиалж ч юм уу ажлыг нь заалж ч юм уу эсвэл шүүмжилж ингэж подкаст хийжсэн тохиолдол миний санахаарлаа баалга энэ бед бол байхгүй. Тийм үү? Тийм. Байхгүй. Тийм учраас дургуцхаас ч аргагүй байх. Тэг зөв. Гэхдээ хараа асуудал ба шүү дээ энэ даа байхгүй. Rich Paul зүгээр нэг хүн биш байхгүй. Нэгдүгээр. Эсвэл сэтгүүлч биш. Rich Paul гэдэг чинь аягүй олон тамирчдаг. Одоо LeBron-оос ахгуулаад AD гэд аягүй олон тамирчдаг төлөөлөгч байхгүй. Тэр хүмүүсийн төлөөлөгч нь байхгүй. Тэр хүмүүсийг төлөөлж багуудтай уулзч яадаг. Тэр хүмүүсийг төлөөлж юу гэдэг бизнес дийлүүд хийж яадаг тийм хүн байхгүй. Тийм байж аж тэр төлөөлдөг хүмүүсийн багийн дотоод асуудал руу ороод локер рум руу ороод хамт тоглож байгаа хүмүүсийн ийшээс трейд явуул тэрүүгээр цойл энийгээр цойл гэдэг зүйл ярьж ийн гэдэг чинь тэгээ эдикгүй гэж хэлээд дэндүү эдихгүй зүйл болж байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээд зөвхөн Lakers биш тэгэл цаашаа юуны асуудал дээр ч ярьсан. Түрүүний одоо би ярьсан шүү дээ. Антони Дэвисийн асуудал дээр Даллсын фэнүүд ч гэсэн Даллас Mavericks-ийн багийнхан ч гэсэн нэлээд дургу хүргэсэн. Тэрний өмнө өөрт нь хамаагүй ч гэсэн бас Trey Young-ыг бас ингээл янз бүрээр яриалсан те. Тэг хамгийн гол нь шүү дээ. Austin Reeves гэдэг хүн рүү бүр ингээд 2-3 дайрч байгаа байхгүй. Austin Reeves-ийг бенчлэх хэрэгтэй. Austin Reeves-ийг энүүгээр солих хэрэгтэй. Би Lakers-ыг run хийж, би одоо Lakers-ыг үдирчсэн бол ингэн тийм. Чи гэдэг. Чи битээ ингээд чи LeBron би Austin Reeves. Чиний төлөөлөгч одоо жишээ нь намайг ингээд солио гэж яриад байгаа юм бол чи битээр locker room-д орохдоо би рүү яаж харах вэ? Тийм үстэй. Чиний харин тийм. Яг наадах юм. Наваа ингээд оноо баг руу явуулна гэж яриад чи яаж чи битээр ингээд зүгээр ингээд харьцах уу? Тэгж бодоод үзтээ. Тэрнтэй адилхан одоо юугаар зөвхөн LeBron биш. Одоо юу чин Gabe Vincent байгаа. Өөр хин байгаа лээ. Манай багт чи баахан клач нь тоглож нөгөө шүү дээ. Тэр олон хүмүүсийн харилцаа тэр хоорондоо яах вэ? Тэгээ тийм болохоор эн чинь эйжент гэдэг хүн чинь тийм тэгж ярьж болохгүй. Зүгээр нэг сэтгүүлч тэгж ярих юм бол тэд нар бол хүлээж авахгүй ондоогоор хүлээж авах шүү дээ. Бараг тоохчихгүй шүү дээ. Өдөр болгон л ярьж байгаа. Чамайг төлөөлж байгаа хүн тэгээ ярьж ийн гэдэг чинь нөгөө хүнд нь шалдахгүй санагдах. Нэгт хоёрт Rich Paul гэдэг хүн чинь би хэрвээ Lakers-ыг өдөржсэн бол гэж ярихаар чинь тэр чинь шууд хэнийг юу гэж чинь Rob Pelinka-г DC чинь Jenny Bass-ыг DC чинь тэгээ цаашлаа Mark Walter-ын дург өргөж байгаа шүү дээ. Хэрвээ би тэгчихсэн бол ажлын заагаад байна гэдэг чинь. Эйжент тэр чинь би хоорондоо бизнес ярьдаг хүмүүс чинь тэгээд public reception narrative гэдэг зүйл ямар чухал вэ гэдэг бид өмнөх юмнуудаар зөндөө л ярьжсэн. Тэгээд нэг ингээд ярангууд угаасаа тэгэл цаашаа ингээл давлгаалаад зөндөө олон эффекттэй байдаг болохоор энэ юмнуудыг чинь бас тэгж дураараа яриад байж болохгүй байхгүй. Тэгээд дургу байх нь бол тодорхой. Амар тодорхой. Харин уг нь нөгөө нэг одоо ингээд Rich Paul-ыг ингээ харахаар энэ нэг юм подкаст хийж байгаа залуу гэж хинч харахгүй байхгүй. Энэ чинь Rich Paul шүү дээ тий. Энэ чинь ингээд нөгөө LeBron-ы төлөөлөгч байж байгаад одоо энэ бид маш том ингээд агентийн компанитай болсон маш олон тамирчныг төлөөлж байгаа энэ нөгөө бизнес дунд нь хутгалж явдаг хүн тэгээ нөгөө нэг юм гаднаас нь ингээд шүүмлээд хахаар сэтгүүлчээс яаж ч өөрөөр хар. Энэ зүгээр миний туршлагаас хэлгээд би өөрөө Монголын сагсан бөмбөгт комиссарч байж үзсэн, багийн менежерч байж үзсэн. Энэ бүх хугацаанд би телевизийн ажлыг хийж явсан байхгүй. Телевизийн үнцэн ажлыг тэгээд энэ дэр яг одоо жишээ нь юу гэж ярьсан бэхээр би яг тэр үед бүр ингээд нөгөө чиг чугам дундыг баримтлах ёстой болсон. Тайлбар дээрч тэр хин нэг шүүмжлэхгүй багийн менежер жигтэй нөгөө баг руу халдахгүй комиссар хийж явах хугацаанд аль болох тайлбараас зайлсхийх ч гэдэг юм ингээд ер нь бол бүр ингэж нөгөө подкаст хийж гарч ирэх биш. Одоо л ингээд би сайхан ингээд чөлөөтэй бла 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 ингээд Монголын сагсан бөмбөгийн талаар подкаст хийх юм бол би чөлөөтэй ярь яад бол би хнийг хариалтай биш учраас гэтэл Rich Paul ингэж өөрийгөө ингэж нэг гал руу хавьж дүрж байгаа нь бол надад амар утгагүй санагдаад байгаа байхгүй. Ямар зорилгоор хийгээд байгаа. Тэгээд Lakers руу дайраад ингэж хүмлээд байгааг нь би ойлгож байгаа. Хэрвээ миний ажлыг хийлгээг бол миний хүссэн гэрээг өгөөг бол би тэр хүнээс угаасаа аль болох өөг нь хайж эхэлнэ. Тэр бол бүр буруудахааргүй хүний зүн совингоор хийдэг юм аахгүй. Чамд нэгэсэндээ
муухагаар хэлэхэд одоо нүрэ буруулсан хүнийг чи араас нь хараад юу ч ярьж болохоор болчихж байгаа байхгүй. Гэхдээ юу ч ярьж ингэж болдог шүү дээ. Яг тийм хийгээд байгаа байхгүй Rich Paul. Тэгээ энэ бол нөгөө LeBron-ы талд ч тэр ер нь Rich Paul-ын талд одоо юу гэдэг үндсэн ажилтнч тэр сайнаар нөлөөлөхгүй л байх. Одоо NBA энэ ч өөрөө NBA гэдэг чинь маш том юм медиа одоо контент юм том зүү шүү дээ. Америк чинь хэдэн сая хүн байгаа байлаа те. Сагс нь хэдэн саяны үздэг үлээ. Тэнгүүд тэрнийг дагаад ингээд хуучин тоглогч нар ингээд подкаст хийж ийн, телевизүүд подкаст хийж ийн, сэтгүүлчид подкаст хийж ийн, тоглогчтой хамтарч ийн. Гэхдээ агент хүн подкаст хийж байгаа би угаасаа ойлгохгүй байна. Яг ямар ч хэрэгтэй. Бизнест нь л авах хэрэгтэй байхгүй л. Тэр Rich Paul Austin Reeves-ийг солиг гэдэнэ гэдэг чинь LeBron Rich Paul хоёр өөр зүгээс харахгүй шүү дээ. Тийм үстэй. Тийм шүү дээ. Хоёр өөр талаас юмыг харахгүй шүү дээ. Тэгээ бас ингээд чи ингээд бодоо. Энэ agent гэдэг хүн чинь байна шүү дээ, тий. Agent багийн GM гэдэг хүмүүсийн харилцаа чинь бас тийм эмзэг харилцаа аахгүй. Одоо чи хараа би түрүүний жишээн дээр Atlanta Hawks-ын жишээн дээр шүү дээ, тий. Trey Young-ийн CAA гэдэг эйженси Atlanta Hawks-тай айгүй эвтэйхэн салчиж байгаа сте. Тэр чи яагаад тэгэхээр зөвхөн Trey Young гэдэг тоглогч тэдэрт байхгүй хөө. Тэр чи айгүй олон тоглогч нарыг одоо юу төлөөлж байгаа. Зөндөө эргээл Atlanta Hawks зөндөө л тоглож өгөх байхгүй. Atlanta Hawks тэдрээс юу аа. Тийм болохоор чи өөрсдийнхээ харилцааг тэр чинь тийм амар муухай байдалд оруулах хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээд тэрнтэй адилхан уул нь бол хэн бол Rich Paul болно шүү дээ тий. За би юу гэдэг онгирх нь хаашаа ихтэй Лос Анжелес гэдэг хот байна шүү дээ тий. Лос Анжелес Lakers гэдэг баг байна шүү дээ тий. Америкт байхгүй амар том баг ихгүй. Амар том сайлын үнэ байхгүй. Тэрнтэйгээ ингэж харьцна гэдэг чинь Rich Paul бол LeBron зодог тайлаад LeBron энэ бизнесээс гарах юм бол Rich Paul яг цаашаа яах гэж байгаа. Хэрвээ би Rich Paul байсан бол бүх хүмүүс ая таалагдсаад бүх цайлын үнэгээ гой байлгаад тэгээд өөрсдийнх нь тоглогч нар ингээд шахаа сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй зөвхөн LeBron-ы ч юм уу эсвэл Lakers-тойгоо хитэн тоглогч нарыг яагаад тэр сайлын үнэлүүдээ алдна гэдэг чинь тэр чинь тийм сайн бизнесмен биш байгаа байхгүй. Ухаантай бизнесмен биш байгаа байхгүй. Тэгэхээр яг энд одоо хийж байгаа подкаст нь яг үнэхээр хийлэхгүй галах нэр. Rich би бол ухаантай биш гэж бодохгүй. Ухаантай л та. Зүгээр уурсал хүн байгаа байхгүй. Anthony Davis-ийн солилцсон, явуулсан тий. Үйлчлүүлэгч нь LeBron үйлчлүүлэгч хамгийн том үйлчлүүлэгч LeBron-д нь гэрээг нөгөө нүрээ буруулсан. Одоо явбал яв гэд ингээд суугаад байгаа тий. Нөгөө нэг рүү хачимаа Gabe Vincent хоёрын бас солих гээд байгаа гэдэг. Тийм тэр хоёрыг бас явуулах гээд байгаа. Нөгөө нэг Jenny Bass, Rob Pelinka хоёрыг хойлохноо байхад нь нөгөө нэг элдв янзын шахалт үзүүлээд ингээд тэр чинь мэдээж LeBron-ын эффект орж байгаа. LeBron хүсэж байгаа учраас гэн. Одоо LeBron юу хийх нь Lakers хамаагүй болцсон чинь өөрийнх нь хэлж байгааг тоохоо байж байгаа чинь ууралсан хүн байгаа байхгүй. Тэр ууралсан хүн тэр уурал подкастер микрофон дээр гаргаад байгаа. Ер нь ууралсан хүн микрофон бариулж ер нь дими байдэн шүү дээ. Тэгэхээр чи ямар нэгэн солиотой галзуу лайв маа хийгээд чи балаараад байдаг байхгүй. Тэр ууралсан хүн микрофон бариул ер нь дими. Яг тийм зүйл байна. Гэтэ одоо микрофон барих хүний ирэх юм. Тэгээд бүх хүссэн бүхэн подкаст хийх эрэхтэй юм. Зүгээр зохимжтой зохимжгүй гэдэг асуудал дээр хуу хүн өөрөө дэнслээд зохин энэ миний ажилд нөлөөлөхгүй гэж хийгээд подкаст хийж байгаа бол тэр бол өөрөх нь л асуудал. Гэхдээ Lakers-ийн удирдлагын баг дотор дургүй байна гэдэг бол нэг тийм сайн мэдээлэл яваач. Гэхдээ тэгээд одоо биш үү те одоо ингээ харъя. Одоо ингээ харъя. Яг одоо энэ бит хоёр ингээ хамгийн энэ үйлрлийн хамгийн ихний дугаар дээр л одоо ингээ Lakers одоо байгаа байдлыг бол хэлсэн шүү дээ. Энэ бол сюрприз биш байхгүй. Угаасаа юм болноо. Энэ дээр тулнаа гэж би хэлсэн шүү дээ. Тэгээ одоо яг тэр болдгоор болж байна. Дагаад байна шүү дээ. Агүй олон юм ингээд бүр ингээд замраагаа. Чи юу гэлээд байна чи? Одоо ингээд Lakers-ийн байгаа байдал ийм болно. Бүх Lakers тий. Lakers-ийн ростерч болохгүй, locker room ч болохгүй. Хараа JJ Redick хүртэл locker room алдчихлаа яг юм дээр. Би одоо сүүлийн үед бол JJ Redick-т бол нөхөр дургүйч. Хараа JJ Redick гэж шүү дээ.
анх авахт нь л за ямар ч experience-гүй дасгалжуулагч явжсэн бараг болохгүй дээ гэж бодсон. Яг тэр зүуд нь одоо гарч хожигдол одоо яах вэ ингэх хэрэг би одоо яг үндэ юу ихэ мэдэхгүй нэг ч байгаа байхгүй хариулт нь. Тэр юм чинь хамгийн их мэдчих хэвээр юм бохгүй юу? Чи багийн чинь базаа явж явах хэвээр бохгүй. Тэгээ хараа өчтөр ингээд 3-аас 22% шидэж байгаа. Тэгсэн чинь шидэлтийн одоо юу канселж чинь гэж байна. Биш ээ тэр тоглолтноос эхлээд өчтөрийн тоглолтноос эхлээд шидэлтийн халаалт шүү дээ шүр раунд. Шидэлтийн тас юу хөө. Шүр раунд чи юу гэж хэлж болох юм? Шидэлтийн бэлтгэлээ канселж чинь гинэ. Тэгээд юу нэг 22% шүү дээ. Яаж байгаа гэхээр 7 хоногт нийтдээ 5 тоглоно. Бид нар 7 хоногт ингэж одоо олон тоглож байгаа болохоор нэгдүгээр тамирчид ядарна. Тэгээд хоёрдугаар асуудал нь манай баг 41 настай хүн байна. Тэр хүн тэр шүр раунд оролцох хэрэггүй гэж байгаа. Тэг үр дүн өчигдөр 22% 3-аас шийдсэн. Тэгэхээр чи энэ хүн чи ерөөсөө баг дасгалжуулах, баг үйлдэх ямар ч юу. 40 над чинь 41 настай хүнд зориулж бүгд бэлтгэлэх ёстой гэсэн үг юм уу? Эсвэл 41 настай хүн зориулж бүгд амраад байгаа байхгүй биш. Гэхдээ харин за тэгвэл LeBron-ыг амраагаад бусдын шидэлтэй бэлтэлтэй бүгд сайн шидэд байгаа ш. Харин тий. Тэг яг энийг канселж нэгдүгээр. Гэхдээ бусдын амрааж байгаа шатан 7 хоногт 5 тоглосон гэж байгаа байхгүй. Тоглох гэж байгаа байхгүй. Одоо энэ өчигдрөөс эхлээд. Another back to back. Нөгөө нэг манай баг ингээд тоглогч нарт би ингээд бөмбөг зогсох үеэр нь хилдэг те. За тэндээс зүүн талаас ийм хөлбөр яв, ийм хөлбөр яв гэж хилдэг. Тэгээд яг ингээд хилээл гаргангууд тэсвэр байралд очиод ингээд зогчдөг. Ингээд тоглогч нар плейгээ мартаад байна гэж комплейндах, гомдлох, шүүмжлэх хоёрын дундаар ирсэн. Тэгээд зөвхөн ийм зүйл ярьж байгаа дасгалжуулагч бас өмнө байгаагүй. Магадгүй JJ Redick бас өмнө телевизийн тайлбарлагч тэгээд дээрэс нь подкаст хийжсэн бас. Тэгэхээр бас хэтэрхий чөлөөтэй байгаад байгаа шүү нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ юуг харуулж байгаа JJ Redick-ийн хий гэж байгааг хийхгүй байгаа бол тэр хувц солих хөрөг аль хэзээний алдчихжээ гэдгийг Kendrick Perkins хэлж байгаа юм. Тэгээд тоглогч ямар үед мартахад? Ямар үед мартах вэ? Нэг бол сонсохгүй үед л он сонсохгүй үед л нэг бол таг хөлдөө бол юм штэ. Хараа би чамд янтах чинь энэ би тийм таг хөлдөө тоглогч нар байна гэдэгт бол эргэлзэж байна. Харин тий чи хараа би тэр чинь хэлэх гээд. За NBA-д шүү дээ нийтдээ одоо 400 гаруй тоглогч байгаа юм уу те. Энэ 400 гаруй хүн чинь зүгээр ингээд NBA-д ороод ирсэн биш байхгүй. Эдгээр чинь middle school-ээс, high school-ээс юу McDonald's гэдэг янз бүрийн төвшөнд байна шүү дээ те. Organized одоо зохион байгуулалтаа сагсан бөмбөг тоглолцсон. Коллежд тоглолцсон. Энд орж ирэхээс өмнө бүх зам туулах хэвээр замлаа гарч ичээд NBA-д орж ичээд гинт хөлдөө болно гэж байхгүй шүү дээ. Тэг чин янз бүрийн одоо юу гэдэг плей янз бүрийн юм бүгднийг л мэддэг байгаа гэдэг. Тэгээд нэг зүгээр хэлэх гээд миний хэлэх гээд юм шүү дээ. Бас жишээ татчих хэлээ зөө. Тэр тоглолтын дээр гэхдээ хоцсон. Spurs биш худлаач Memphis-тэй тоглож байсан тоглолт юм шиг ба. Нийт 12 одоо ингээд тайм аутуудад одоо after time out play шүү дээ. Тайм аутуудаар гарч ирээд тоглодог плейүүд шүү дээ. Зураад гарч ирдэг шүү дээ. Самбар дээр зураад. Тэгсэн чинь 10 нийт 12-оос 8-ыг алдсан гинэ. Хараа 8-ыг алдсан. Тэр үгүй оноо оогүй байж болно зав. Тэр плейн бүр яваагүй. 8 нь яваагүй. Гэж боддоо. Тэгэхээр 8 ингээд хувилбар нь хэрэгжээгүй. Харин тий 8 хувилбараа хийж чадаагүй. 12-оос 8-ыг хийждэг. Тэгэхээр чин тэнд ингээд одоо бүгдээрээ ингээд тойр зогсоол одоо JJ Redick ингээ юм зурж яхад бус ингээ шаал ондоо бодоол зогсчихэд л байдаг байхгүй. Эсвэл JJ Redick үйл тоогоол байждаг байхгүй. Ер нь бол. Тэгээд одоо угаасаа тэгээд туршлагагүй дасгалжуулагч авсан одоо хар гайгаа бол одоо л яг Lakers амсаж явах шиг. Гэхдээ ер нь энэ байдал бол Lakers дээр айгүй удлаа. Тэгээд энэ байдлаа одоо Mike Walter баг авсных урд нь засах болов уу гэж найдаж байна.
Одоо Flex одоо юу вэ? Нөгөө шинэ дасгалжуулагч төрүүлдэг курс шүү дээ. Тийм дасгалжуулагч төгсөдөг курс шиг л. Одоо Darwin Khan гэж авлаа, Luke Walton, JJ Redick гэдэг дандаа нэг туршлагагүй хүмүүс авдаг тийм. Ганц туршлагатай хүмүүс байсан нь Frank Vogel юм сүүлийн хэдэн жилд. Тэр ингээд харахаар ерөөсөө ингээд шинэ дасгалжуулагч авчаад ерөөсөө явахгүй. Тэгээ JJ Redick гэсэн яг тэр дунд ирчлээл гэж би бодож. Миний хувьд бол амар одоо жоохон хүлээлт бол нэлээд дооролч чадсан шүү дээ. Энэ жил. Гэтэ ядчихад сая чинь юу яацсан? Гэрээг нь сунгацсан. Гэтэ яг гэрээг нь сунглаа гэд хааж болохгүй гэсэн үг шүү дээ. Хааж болно л тоо. Нөгөө cap space-нд ордог болохоор цалин. Тийм тий. Асар баян эзэнтэй болсон учраас Jenny бас ч юм бол яг үндэ тийм баян хүн бас биш. Яг н хийдэг бизнес нь Lakers-ийн бизнес, ганцхан бизнес нь тий. Гэр бүлээрээ энд ингэж ажиллаж явдаг болохоор ялгаатай нь Марк Волтер бол өшөө зөндөө бизнестэй тэр бомтон учраас маш их ялгаатай. Тийм учраас мөнгө хамаагүй их зарч чаддаг гэдгээр алдартай юм байгаад байгаа шүү. Тэгээд хойлогийн ярих цаг нэлээд ихтерсэн байгаа харагдаж байна. Тэгээд ярих зүйл бүр ингээд ухаад байвал айгүй их байна. Тэгээд Lakers одоо 3 дараалаад хожигдсон. Одоо яг битээр бичиж байхад энэ 4 дахиад тоглож байна. Тэгээд энэ дээр бас хожигдох бах. Тэгээд ингэж хэлжээс од битээр нөгөө Lakers бүр ингээд бүсийн 2 дугаар байранд бичигдэж явж байхад энэ Lakers амжилт бол хөөсрөл шүү. Энэ удахгүй хагарнаа. Тэгээд хагарахтаа нэлээд доош явах байх гэсэн. Тэгээд тэр ингээд хэрэгжиж эхэлж байгаад Lakers-ыг дэмждэг 2 хүний хувьд бол муухай байна. Гэхдээ хэлж байгаа зүйл маань хэрэгжиж одоо нэгсэндээ таамаг маань биелж байгаад бол сайхан байна. Тэгээд тэр үед бит хоёрыг маш их хүмүүс чичилж ийсэн. Багтаа итгэхгүй ийм фэнүүд гэж юу гэдэг ингэжсэн. Тэгээд юу гэмэрч ямар ч лсэн энэ хожигдол цаашдаа ч үргэлжлэнэ. Lakers шидэлтээр 30 дугаар байранд явж байгаа, хамгаалтаараа 28 дугаар байранд явж байгаа. Ийм баг угаасаа ялдаг гумаа өнөөгийн сагсанд. За Game Point podcast-ийн дугаар хин хүрээд өндөрлж ийн нэлээ хотоос Сан Францискогоос ялалт та бүхэнд хамт байлаа. Game Point podcast ерөнхий ивент гэжээр Social Pay, Joint Movement, Colcosum-ийн ажиллаа. Та бүхэн Game Point podcast-ийг YouTube channel болон Premier Sports 1 сугаар лав гарагт хүлээн авч үзэх боломжтой. Дараа 7 хоногт тэрг уулзлаа баяр та.